тамга байгаас. Тэр алтан тамгач одоо цул алтаа. Тэгээд алт өөрөө нөгөө зөөлөн ид учраас энэ бол алд биш, алтан бий гэсэн үг. Сайн зүйл саадгүй байна гэж байхгүй шүү дээ. Би бол тэгж л боддгийн хувьдаа. Бүх үзмэр чинь хүн шиг. Өглөө болгон даралтыг үзэж байгаа. Тэгэхээр амьдралын одоо ямар ч нөхцөлд хүнтэй ярьж болдог шинжлэх ухаан бол түүх. 6 настайгаас 100 настантай ярьж чаддаг шинжлэх ухаан бол түүхийн шинжлэх ухаан байхгүй юу? Энэ музейд оролцсон хүн болгоно нэг юм дээр төвлөрч ирсэн байхгүй. Их хаан зүтгэж яа л гэж. Тэр сэтгэл бол хичээхгүй байхын аргагүй. Нас явахын хэрэг гэдэг шиг хорвоо ертөнцтэй ингээл танилцаал явж байгаа шүү дээ. Би баг багтаа ч гэдэг юм эсвэл өсвөр насндаа байхад нутагтаа ирсэн сайхан байна, нутгийн тэр овоогоо харсан сайхан байна гэдэг гэж ярьж байгаа хүмүүсийг гахаал одоо юун тийм сайхан байгаа юм болтой гэдэг юм тийм чи ялгаагүй харагдаад амьдралыг таньж мэдхийн хэрээр яалтчгүй нэг өгж байгаа мэдрэмж нь өөр болоод байд юм шиг байна. Та одоо жишээ нь яг ингээл мэдээж хүн болгоно л яг нэг бодлого бодож байгаа. Гэхдээ та ер нь яг ингээд нутагтаа ер нь хэр ирж байна. Ер нь ирэхлээр бас нэг юмыг ч гэсэн одоо хэрэгцүүлчихэж гэдэг юм эсвэл нэг дурсамжаа сэтрээч гэдэг юм бас ямар сэтгэл зүйтэй байдаг вэ? Нэг олон ирж чадахгүй. Чаддаггүй. Ойрхон байсан ч гэсэн. Уг нь ойрхон байгаа дээ. Уг нь энэ нутагтаа 150 км явж ирэх үү 1500 км-ийн цаадах төгсөлийн дурсгалт газар очих уу гэдэг хоёрт чинь тэр нь илүү ойр байх. Тэр нутагтаа бол хаяа нэг ирнэ. Гэхдээ энд чинь бид нэр төрж өсөхөөс гадна миний одоо хамгийн том дурсамжууд байна шүү дээ. Миний одоо намайг өсгөж байжулсан эмээ өвөөгийн нүдэнд харагдтал дурсамж байна. За тэгэл миний одоо бага насны амьдрал байна. Дээрээс нь одоо хүний нутагт шал өөр л дөө. Тэр мэдрэмжийг нутагтаа очдог хүн болгон л мэдэрдэг баг. Тий. Тэгэхээр их хүндлэл байдаг шүү дээ нутагт. Тий. Их тийм. Түүнээс бол шорооноос нь аваад хундаа мөргөд байдаг тийм ховрлоо. Зүгээр яг уу ерөнхийдөө л ингээд нутаг орсон. Одоо 40 жилийн өмнө тэр үед би хүүхэд байхдаа харж исэн хөгсчүүл бараг л байхгүй шүү дээ. Тийм байх. Тий. Тэгэхээр чинь тэр бүх хүмүүсийн дурсамжил үлдэж асарсан байна. Тэгээ ингэж л бид нэр одоо манай хүүхдүүд хотод өссөн ч гэсэн яаж игээл чирээл авчрахыг бодож шүү дээ. Энд. Тэгэл хожим бас юм нутаг. Эзэнтэй байж л нутаг хамгаалагдаж байгаа шүү дээ. Баянцгаан сум бол хуучин бас энэ хаалхын хоёр том аймгийн залгаа нутаг. Тэгээ Төв аймгийн Баянцгааныг бол одоо 2-3 зүйлээр хүмүүс сайн мэддэг шүү дээ. Нэг нь бол одоо их хурдан морины өлгийн нутаг. Монгол улсын түүхэнд 20 дугаар зууны шүү дээ. 293 морь айр гэдэг төрүүлсэн сум. Тэгээ манай сум бол хамгийн рекорд л доо. Хамгийн өндөр нь. Тий, хамгийн өндөр одоо 100 хурдны нутаг. Хоёрт нь бол Баянцгаан сум нөгөө илүү нууламтай хойно гэж. Нэг хавирга илүү одоо сүрцэг илүүтэй урт тийм тусгай үйлдвэрийн хойно. Ягаад ийм хонтой гэхээр энэ үе үеийн богд гэгэний ордны шүүсийг бэлддэг байсан ийм газар. Би ойлгохдоо ер нь яг энэ шинжлэх ухааны салбарын эрдэмтэн доктор академичдыг бол мэдээж энэ бол бас ч гэж нөгөө нэг нийтлэг мэргэжлүүдтэй харьцуулахад тийм ээ хүүхэд болгон жишээ нь багтаа би цагдаа боломж гэдэг юм би эмч болно гэдэг нэг тийм хүсэл байдаг шүү дээ. Тэр бол ингээд яг нэг хийж байгаа ажлаас нь шалтгаалаад ингээд хараад одоо сонгож байгаа сонголт байдаг. Тэгэхээр энэ шинжлэх ухааны салбарынхан эрдэмтэн доктор академичдыг яг би ийм хүн болно гэдэг тийм хүүхдийн мөрөдөл гэж их ховор бах гэж бодож байна л да. Тэгэхээр тэр дэрэгдээс нэг чиглүүлдэг ч гэдэг юм уу дэрэгд нэг үлгэр дуурайлал авдаг нэг юм нэг тийм одоо яг өөрийн олж харсан нэг тийм үнэт зүйл байж ич би ийм хүн болно гэдэг зорилго тавьж штэ тий. Тэр яг энэ салбарын хүмүүс ер нь яаж яг энэ одоо мэргэжлийг сонгосон байд юм бол жишээ нь таны хувьд ер нь яагаад ийм түүхч хүн болгол шинжлэх ухааны замыг би одоо шинжлэх ухааны том эрдэмтэн доктор болно гэж боддгоо байх. Тантай санал нэг. Хаяндаа мэдээж тодорхой мэргэжлийг эзэмшээд төвгөрөө гүнзгий тэр мэргэжилтэд дурлахыг л хэлж байгаа юм л та. Тэгээд гүнзгийрээ учир шалтгааныг танин мэдэх гэж зориод ингээд явхад бол энэ хаяндаа шинжлэх ухааны хэцүү бөгөөд гайхамшигтай зам руу хөтлөнө. За энд чинь олон зарчим бий. Тэгэхээр энийг одоо авч явахад. За миний түүхийн шинжлэх ухаан одоо төрж өссөн нутаг ус эргэн тойрон гэх юм бол их л нөлөө үзүүлнэ.
Орчноос хамгийн наад зах нь ихэд одоо ингэдэг шүү дээ. Хүн бол энгийн юм шиг харагдана. Баян бид нар ч малд явдаг гэсэн. Адууны хайгуулд явна. Жалга нухчаа шавартаа шавргүй газрыг сайн мэднэ. Хээр хайгуулд явхад яг энэ маань хэрэг болдог байхгүй. Тий. Тэгэхээр чинь хөдөөний хүн амьтантай харьцаж сурна. Угсаатны зүйн судалгаа явуулахад хүнээс үгс унгана гэдэг чинь чухал шүү дээ. Тэрийг гаргаж чадна. Одоо өнөөдрийн энэ чулуун гэдэг докторийн академичийг бий болгох зам ер нь яаж авсан юм бэ? Товшгоо хэлгээд бол би 10 төгсөөд мөнх таваргын их шавын дэд сургуульд орох санаатай байсан. Угаасаа тэр үед хүүхд болгол бүх болохыг хүсэж байсан шүү дээ. Тэгэл худлаа үнэн ноцолдоо. Тэгээд яг төгсөхөөс өмнөх нэг 4-5 хагас жилээс хойш хичээлийн юмэр санагдаад. Тэр ганцаараа сургуулийн үлдчих гээд байгаа юм шиг санагдав. Тий. Тэгээд тэр үед конкурс чанга байсан. Одоо сургуульд орох гэдэг чинь чанга шүү дээ. Хуваарьч зөөхөн ирсэн. Тий, хуваарьч зөөхөн ирнэ. Ерөөсөө их сургуулийн хуваар 2 түүхээр. Тэгээ би шалгалт өгөөд дууссан. Аймгаас нэгээр орсон. Тий. Тэгээд их сургуульд орсон. Тэгээ их сургуульд ороход манай аав аваач гэсэн баг. Хоёулаа мэдэхгүй шүү дээ. Их сургуулаач мэдэхгүй. Тэгээд аав бол нэг л зүйл хэлсэн. За ер нь их сургууль бол арчаа муутай амтны хөөгөөд гарах гэдэг шүү. Гэж л өөр юм хэлээг. Тэгэл би бол хөөгдөхгүй тулд л хичээсэн дээ эхний жил бол. Нэг ч өдөр хичээл таслаагүй байдаг. Эхний жил. Тэ яг мэдээж хүүхэд чинь хичээгээд ахлаар юм дурлаа шүү дээ. Тэгэл сурсан 2-3 дугаар курсээсээ тэгээд манай нэг Өлзий Толгор гэж багш байсан. Бас ном материал бичдэг. Тэгээ яг цагийн багш энэ цаг маг болдгоо байсан биз. Нэг гайгүй хүүхдийг Монгол өчгтэй юун суулгадаг гэсэн. Архив суулгадаг. Тэгээ багш маань бол 100-ны 3 сар ер нь хөдөө явуулахгүй архив суулгана. Хүрээлэнгийн захирал байхдаа би угсаатны зүйн судлаач залуучуудаа их сөөжилж явуулдаг байсан. Хангайт төрснийг нь говьд төрснийг нь хангайт хээрийн судалгаа хийдэг байсан. Тэр амьдралыг мэдэх ёстой. Ингээд манай хоёр өвөө маань бол их эмээ өвөө маань бол их нөлөө үзүүлдэг байсан л та. Тэгэл одоо бид нар чинь манай энэ нутагт чинь амны ус гэдэг юм маш ховор. Хамгийн багадаа л одоо тэр хойд хар уулын ардаас очиж авна. Ингээд уух усаа тийм энэ хэрэгтэй явна. Тэгэл тэнд юу эсийг тэр нялх хүүхдэд ярих үү тийм ээ. Юу ярих вэ гэхлээр чил одоо манай энд тийм хутгтлам нар байсан юм. Манайд одоо тийм чухал ийм хүмүүсийг бариад тавианы үед бариад явдаг байсан гэл ингээл ярьдаг л байсан. Тэгээ тэр бүгд их сонирхол татна. Бас өвөрмөц одоо хөшөө чулууд, урсгалууд сонирхол татна. Ингээд тэр нөлөө үзүүлсэн баг. Ахмадууд оторт их явдаг байсан. Хэрлэн баян улаан одоогийн хинтийн хүртэл явдаг гэсэн шүү дээ. Тий. Тэгээ хүүхэд юу хийхээ орой тэр настайчуудын үгийг сонсон шүү дээ. Үлгэр домог шиг юм те. Тэгээд ингээд ийм нөлөө үзүүлдэг гэсэн. Тэгэхээр амьдралын одоо ямар ч нөхцөлд хүнтэй ярьж болдог шинжлэх ухаан бол түүх. 6 настайгаас 100 настантай ярьж чаддаг шинжлэх ухаан бол түүхийн шинжлэх ухаан байхгүй. Тэгэхээр энэ бас мэрэгжлийг эзэмшиж авсан нэг том бахархал болвол тэгж боддгийг. Энэ ямар ч газар очисон ярьдаг юм бол нэгдүгээр түүх гэдэг хөөх. Одоо тийм бидтэй өөр гавсыг үнтэй уулсан чи. Тий, сэдвийн эхлэл бол түүх. Тэгэхээр энэ өргөн цар хүрээтэй хүний амьдралын туулж өнгөрсөн түүхийг танин мэдэх гэдэг чинь бас л тавилан шүү дээ. Дэлхийд дахна магадгүй зүгээр Монгол гэдэг яг улсыг мэдхгүй хүн Чингис гэл тэгэхээр гэл яг тэгж одоо дэлхийд дахна ингэж одоо биднийг таниулж алдаршуулсан энэ хүнийг бид нар зүгээр л агуу удирдагч дэлхийн талыг эзэлсэн гэдэг яг ерөнхий ойлголт мэдээлэлтэй байдаг тийм. Гэтэл яг ухтаа бол мэдээж нөгөө түүхээ мэдгүй хүн ойд төрсэн сармагчин гэдэгтэй адилхан утга учир үн цэн гэдэг зүйлийг нь бас яг илүүтэйгээр таньж мэдэх бас нэг тийм хэрэгцээ шаардлага бол зайлшгүй байх хэрэгтэй тийм. Энийг ингээ хүн болгон бас ингээд юу гэдэг хэрэгцээ шаардлага дээр үндэслээд гээд явах юм бол бас боломжгүй асуудал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би таныг бол ялангуяа академичийн хувьд бас яг Чингис гэдэг энэ агуу хүний яг тэр нөгөө утга учир үн цэнийг нь илүү тайлбарлаж өгөх хүн байх. Илүү яг одоо таниулах хүний таныг гэж хараад байгаа байхгүй. Чингис хаан бол мэдээж одоо Монголын тал нутагт төрсөн
Тийм ээ, жирийн нэг язгууртны хүү мэдээж одоо маш хүнд бэрхийг туулаж. Тэгээд тал нутагт төрсөн нэг язгууртны хүү ертөнцид нэрээ гаргах. Тэр дундаа одоо өнөө цагийн хүндрэлтний ийм өндөр хөгжлийн түвшинд хүрсэн хойно сүүлийн 1000 жилийн суут хүн болох гэдэг бол яалтч байхгүй л одоо нэг талаасаа онцгой, нөгөө талаасаа боломжгүй юм байхгүйг харуулж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр хүндрэлтэнд одоо бид нэр хамгийн том гайхуулж байгаа бас дэлхий биднийг мэдж байгаа нэг нэрийн хуудас бол их хаан. Хүн болгон ертөнцийн хүн болгон өөр өөрийн дотооддоо ойлгодог Чингис хаантай. Харин монголчуудын хувьд бол тэр өөрийнх нь хүн байхгүй. Бусдаас одоо хүндрэлтний энэ 3-400 улсаас ялгаатай нь бол тэр нөгөө 1000 жилийн агуу хүн нь бидний хүн. Бидний дундаас ертөнцид гарсан. Бид тэр хүний одоо голомтыг сахиж үр хойч гэж явж байгаагаараа бидний ертөнцид Чингис хаан гэхээр өөр биз. Энэ утгаараа Монгол Чингис хааны төрсөн нутаг, энэ үлгийн нутаг маань бол дэлхийн нийтийн анхаарлыг татаж ирсэн хүн болгон Чингисийн Монголд зочилдог. Энэ зочлох одоо гол үүд нь Чингистэйгээ холбоотой зүйлийг бүтээх нь үүрэг. Ингээ Монгол улсын одоогийн ерөнхийлөгч ерөнхий сайд байхдаа Чингис хаан үндэсний музейг байгуулах шийдвэр гаргаснаас хойш 5 жилийг өнгөрөөж байна. Тэгэхээр утга учир нь Чингис хааныг хариуцлагатай тэр нэр төрийг авч явах. Тэр хүнийг хамгийн сайн зөв ойлгож харах, бусдад зөв ойлгуулах үүрэг нь гагцгүй бидэнд байна. Тэгэхээр биднэрт одоо хүндрэлтэн Чингис хааныг одоо ойлгуулах, Чингис хааныг авч явах тэр үүрэг байгаа учраас Монгол хүн болгон түүнийхөө өмнө хариуцлагатай, түүнээсээ суралцах, зөвхөн бахархах биш, суралцах, бас тэрийг тээж явах үүрэгтэй л ийм л онцлогтой ард юм уу? Бусад хүмүүс бол Чингис бол байлдан дагуулагч байж болно, эсвэл янз бүрийн байж болно. Гэхдээ биднэрт үүнийг харах нэг арай өөр нүд байна. Таны хийжсэн альбом тушаалуудаас одоо юу гэдэг хамгийн томч гэх нь хашийн танд одоо хамгийн үнэлэхүйц гэж юу боддог. Өөрийнхөө хэмжээнд үнэлж явдаг ажил нь ямар аль нь вэ? Бүгдээрээ л төрийн даалгавар баг. Гэхдээ би чинь тийм хөндлөнгийн юм хийсэн нь бол ганц сайд. Тэр бол нэг яг төр томилгоо байсан. Нөгөө хэд нь яг шууд надаас хамааралтай альбом тушаал. Нэг нь би түүхч хүний хувьд түүхэн хүрээлэнгийн 3 одоо салбарыг удирдсан. Түүхийн хүрээлэн, түүх археологийн хүрээлэн, түүх угсаатны зөв хүрээлэн гэж 3 том салбарыг одоо хариуцсныг бол тавилан гэж боддог 10 жил. Хоёр дахь нь бол Дэлхийн Монгол судлалын гол байгууллага Монгол улс байна шүү дээ. Тэр Дэлхийн Монгол судлалын олон улсын холбоогд 7 жил удирдсан. Энийг бас тавилан гэж боддог. Энэ ажлыг чинь өмнө Ширэндугаа удирдах байсан, Шогдрын Бира актемч удирдах байсан, Төмөртгөө актемч удирдах байсан. Тэгээ би авсан байхгүй. Тэгээ энийг бол одоо тэр маш том хүмүүсийн дэргэд өчүүхэн бий л болохоос биш хувь тавилан. Тэгээ гурав дахь нь бол миний энэ насны мөрөөдөл байсан юм бол музей. Анхны концепц үзэл баримтлалыг бичгээс ахуулаад өнөөдөр хүртэл хариуцж байгаа бас тавилан гэж бодож байгаа. Гурвуулангийн нийлүүлэх юм бол нэг л зүйл. Тийм биз? Дээрээс нь яг соёлын ямыгаа бас би бас тавилан гэж боддог. Яагаад гэвэл 24 жил тасарсан байдаг энэ том салбарыг дахин сэргээгээд үндсэн бодлогыг нь гаргаад 100 жил байгаагүй музейн тухай хуулийг нь яг огцордог өдрөө огцорхоос 2 цагийн өмнө улсын хурлын нэгдсэн чуулганаар батлуулсан байдаг шүү дээ. Тэгээд энийгээ бол бас нөгөө над зориулагдсан тавилын юм уу тийм боддог. Яагаад гэвэл чинь бас сонин тохиолдол байгаа зү. Яг 1 сарын 29-нд ажиллаа өгсөн ороод 7 цагт би 5 цагт улсын хурлын нэгдсэн чуулганаар орж өгсөн баг. Сонин шүү дээ. Тэгэхээр одоо тэр хуулийнхаа дагуу хүрээнд музейд ажиллаж байгаа. Энэ музей нэг хурдан байгуулагдсан шалтгааны хүмүүс янз бүрээр хэлдэг. Тэр засаг зөндөө мөнгө өгсөн биз гэж мэдээж дэмжсэн. Гэхдээ эн чинь
нэг дараалан зүв байсан байхгүй. Анх гарсан гараа маань тийм зүв байсан байхгүй. Нөгөө байвал ёстой зохиох эрдэмтдээсээ саналаа аваад нөгөө эрдэмтдийг нь тал талаас нь оролцуулаад тэгээд дараалаа Ирэмбэ зүв тогтоогоод ажлынхаа ингэж явсан учраас харьцангуй жаахан хурдан болсон. Яагаад тэгэхээр музейд тавих нэг эд үлгийн зүйлийг бид нар музей барихаас өмнө компьютерд нэгэнтээ хийцэн байсан. Энэ ажлын хэсэг. Тэгэхээр энэ хананд тимийн барилна гэдгээ тэр үзэл баримтлалынхаа дагуу нэгэн төлөвлөсөн байсан. Компьютер дээр бүрэн музей хийгдэхгүй юу? Тэгэхээр нөгөө витрины захиалаа, шилэн хоргоо захиалаад ирэхлээр хар талдаас нь арзатгаа зөөж өөр тавих, дээрээс нь агаар жуултай холдуулах тийм ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл дараалан зөв төсөл явж байгаа байхгүй. Энэ бол их нэмэр болсон. Яг ийм стандартыг одоо музейн стандартыг бүрэн хангасан яг энэ барилгыг ном журмын дагуу хэрэгцээ ингээд явуулсан бол магадгүй 6-7-8 жил. Жилийн цаг хугацаа зарцуулах байсан гэдэг нэг тийм яриа бас байдаг шүү дээ. Манай иймэрхүү одоо 20,000 м2 талбайтай ийм зэрэглэлийн музей байгуулж байгаа бусдын жишгийг харж байгаа юм л да. Ер нь 8.5-аас 12 жил. Манайх ч 3.4 жил шүү дээ. 4 жил хүрээгүй юм уу те? 4 хүрээгүй. Тэгтээ яг гоо ингээл алгуур жаахан хийгээл одоо манай алтан хөшөө төлөвлөгөөл байсан. Тэгээд эдгээр ингээд ягаал яг л нэг 5 жил гарсан болж байна л да. Тэгтээ хам хүм хийж болохгүй музей юм чинь. Саад бэрхшээл бол одоо илүүлтгүй үстэй. Тайр тийм. Тэгтээ одоо сайн зүйл саадгүй байна гэж байхгүй шүү дээ. Би бол тэгж л боддгийн хувьдаа. Яагаад тэгэхээр ойлгохгүй зүйл байна. Бас Монгол хүний одоо бидний хувьд чинь ийм туршлага алга байна шүү дээ. Тийм ээ? Чихтэйхэн их мөнгө оруулаад музей барина гээл ковидын үед дараад тахлаар энийг ч одоо хүн юу гэж ойлгох вэ? Тийм ээ? Мөнгө итгэж хажууд нь хүн өгч явахт чинь тийм ээ? Ингээд ийм бол ийм юм байна. Эсвэл одоо мөнгө идэх гэж байна гэж боддог ч юм уу? Эсвэл хүнд хэрэггүй юм хийж байна музейгаар яахыг их хурлын чуулганаас эхлээд олон жагсаал цуглаан гэж зөндөл зүйл таарч ирсэн. Гэхдээ өвчин зовлон бол эдгэн амьдрал үргэлжлэл. Тэгэхээр бидэнд ковидын дараа бүтээн байгуулалт хийж чадсан Аз ТV-д одоо ганц музей хийлээ шүү дээ. Дэлхийд бол 2 музей хийгдсэн ковидын үед. Нэг нь арай жоохон өмнө. Египтийн нөгөө алдарт фараоны музей. Нэг нь бол манай Чингис хаан музей. Одоо энэ хевсийг бид нэр тооцож ижил хийн шүү дээ. Тэгэхгүй бол эн чинь шавж хурах уу? Дараа нь яаж хамгаалах уу? Дараа нь нөгөө үзмэрт яаж нөлөөлөх үү? Бүх зүйлийг тооцож хийхгүй бол зүгээр юм авчраа тавьдаг юм. Энэ гоё юм байна гэж. Тий, одоо жишээлбэл энд ингээд цагаан сүлд хийж байна. 21 аймагаас ингээд алдар суутай адууны дил сүл авчирч байна. Зүгээр авчираад өлөхгүй шүү дээ. Тэр нянг устгадаг бүрэн машинд хийн. Дараа нь тэрний чинь ямар ч нянгуужуулаад тэгээд ингээд үе шаттай. Тэгжээж хийхгүй бол эндээс гарсан нян энэ хевсийг эдэн, энэ хевсийг идээд доод үзмрийг эдэн. Тэр битгээл доод бие нэгтээ машин асаагыг хоригддаг шүү дээ. Машины угаар нөлөөл. Эзэн Чингис хааны энэ зүйл бол нэг онцлог байсан. Ер нь оролцсон хүмүүсийн сэтгэл зүрх бол нэг зүйлөө тэмүүлж ирсэн. Их хааны төлөө гэсэн. Яг гоо эхний үеийн эсэргүүцлийг нэг тоодгүй миний хувьд. Яадгүй гэхээр хүн болгонд л хардах хэрэг байна. Харин гүтгэх хэрэг бол байхгүй. Ганцхан зорилго байсан байхгүй. Ерөөсөө энэ ажлыг дуусгах. Яаж игээл дуусгах хэрэгтэй. Дуусгахгүй дутуу хавьвал олон юмны итгэл эвдэх байсан. Тэр нь юу вэ гэхээр энэ доор чинь хуучин хүн болгоны ухамсарт одоо бас дурсамж болчихсон барилгыг нураацсан. Тийм ээ? Хоёрдугаар амар том эзэн хааны нэр барьчихсан. Тэгээд баггүй их төрийн мөнгө гаргацсан. Тийм үстэй. Тэгээ энэ бүгдийг эрэмдэглэж хаях гэдэг чинь аимшигтэй байсан байхгүй. Тэгэхээр энийг ямар нэгэн байдлаар л одоо дуусгах тэр хариуцлага бидэнд байсан. Хүн болсоор нэг ганц мэрэгжил эзэмшсэн хөөрхий түүхч.
Тэгээд тэр түүхчгнийх нь одоо хүсэл зорилго нь түүхийг энэ одоо дэлхийн ертөнцид гаргах нь үүнээс илүү эрх юм гэж юу ах вэ? Тэгээ зорьсон бол буцахгүй л дээ. Зорьсон бол буцах. Тэгээд тийм хүмүүжил байна те. Тулж байж л дуусгах. Нэгэнт л эхлүүлсэн бол ямар ч байсан ёроолыг нь харж ижил салахаас өөр арга. Музей бол ямар нэг зүйлийг хадгалаад эсвэл зүгээр нэр хүндийн төдийн асуудал биш юм аа. Залуур Эмритаж гэдэг ч юм уу харахаар энэ бол үндэсний дархлаа амь гэдэг үнцэг бас маш чухал ярих төстэй сэдв юм болоо. Өөрийгөө л мэдрэх газар штэ. Би хин бэ? Хаан төрсөн бэ? Хиний удам юм. Тийм ээ? Хиний хүүхдээ. Ер нь өөрийгөө мэдэрч дээрээс нь шин мэдлэгийг хүртэж тийм ээ хүн чинь бол дандаа л шин зүйлээр л одоо хөгжиж штэ. Тэгээ тийм л орчин байх ёстой л гэж боддгийг. Ганц манай музей ч биш ер нь Монгол улсад байгаа музейнууд тэгжил үүрэг хүлээх ёстой. Хүмүүс нэг аюулгүй хадгалах, ил үзмэр үзүүлэхийг л бодож байгаа. Гэтэл нүдэнд үл харагдаж, гарт үл үзэгдэх. Нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах тийм үнэлшгүй зүйлэл хүний тараар ордог байхгүй. Энэ музейд оролцсон хүн болгоно нэг юм дээр төвлөрч ийсэн байхгүй. Их хаан зүтгэж яа л гэж. Тэр сэтгэл бол хичээхгүй байхын аргагүй тий. Тэр хүн болгон бэлгшээдэг. Монгол хүн бэлгээрэй гэж үгээ штэ. Миний нэг ганц зурагч гэсэн энэ одоо зураас ч гэсэн энэ музейд үлдчихэж байгаа шүү гэж хүн боддог. Тэр нь их хүмүүстэй ажиллах сайхан байсан. Одоо манай музей ажилтнууд чинь өөрсдөө хааны ордны албатууд гэж боддог шүү дээ. Тэхээ сайхан. Тэглэв яах вэ? Тэр өөрсдөө. Тэгээд тэр ямар санд би ингээд тендеринг компаниуд чинь туслан гүйцэтгэх олон байна шүү дээ. Тэдэрт хэлж ийсэн байхгүй. Та нар ямар нэг юм байдлаар хуурав. Ямар нэгэн байдлаар хууль бус юмд орооцолдов. Энд чинь их хаан харж байгаа шүү. Зүгээр хувь хүний хувьд боддог байхгүй юу би? Хувь хүний хувьд. Музей гэдэг өөрөө ялангуяа бас яг энэ нэг соёл гэдэг салбартаа бол бас томоохон орон зайг эзэлж явах ёстой. Нөгөө талаараа бас яг түүхэн одоо мэдээлэл, түүхийн аялал одоо үзэгчдэд болдог байх л та. Тэнгүүт ийм одоо утга учир ийм үн цэнтэй зүйлийг бол зүгээр нэг барилга барингуутлаа дотор нь үзмрүүд тавьчихна гэж бол байхгүй бах тийм үү. Энэ бас тодорхой хэмжээнд өөрийн гэсэн стандарт ч гэдэг юм уу. За аюулгүй байдал гээл яг барилга талаасаа бол мэдээж тавигдах шаардлагууд маш өндөр байдаг баг. Чингис хаан музей яг дэлхийн стандартын музей юу? Тэ Чингис хаан музей бол нэг хэдэн онцлогтой. Нэгдүгээрт бид анх удаага олон улсын стандарт төвшингийн музей барих гэж үзлээ тийм ээ. За музей барьсан туршлагатай хүмүүс ер нь бидний дотор байхгүй. Тийм ээ? Монголд доо. Тийм, ер нь цөөхөн. Ийм стандартны. Яг уу хувьсгалын музейг 50 жилийн өмнө ч юм уу тэр чинь өөр шүү дээ. Хоёрдугаарт Монголын эрдэмтдийн үе үеийн эрдэмтдийн нөр хөдөлмөрийн үр дүнг үзүүлэх боломж гарсан. Гуравдугаарт Монгол улсын засгийн газар хинээс ч гуйхгүйгээр 100% төр санхүүжүүллээ. Өөрөө. Дөрөвдүгээрт Монголын урчууд, Монголын эрдэмтэд, Монголын барилгачид, Монголын архитектор бүгдээрээ одоо энд хувь нэмрээ орууллаа. Нэг ширхэг үзмэрийг тэр шилэн хоргонд тавихын тулд 25-аас 27 дамжлага бааз дамждаг шүү дээ.
цэвэрлэн, бүртгэж авна, сан хөмөргийн код дугаар хийн. За тэгэл одоо гэрэл зураг, гар зураг ингээл төмөн ажилт. Гадныхан ингэдэгий Монгол жишээлбэл үзэсгэлэн гарах юм бол стандарт шаарддаг. Тий. За танай аюулгүй байдал чи юу вэ? За танай хадгалт хамгаалтын орчин юу вэ? Танай үзэсгэлэнгийн танхимын чинь одоо нөхцөл байдал юу вэ? Тийм байхгүй бол уур ирэхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр энэ шаардлагыг чинь бүрэн хангаж чадахгүй маяг төхөөлөх хэрэгтэй үстэй. А манай музейн хувьд бол зөвхөн итгэлтэйгээр үзэгчтэй хэлж чадхад бол бид нар бол өнөөгийн яг дэлхийн шаардлагатай байгаа төвшөнд бол байж чадж байгаа. Одоо энэ шилэн хоргонд байгаа үзмрүүд чинь өглөө болгон чигшлийн хэмжээг үздэг байхгүй. Автомат нөгөө хэмжигчтэй шилэн хоргон дотроо. Тэгээд одоо 30 28 байх ёстой бол 31 болвол чигшил нэмнэ. А чигшил хэтэрхий 25 болчих юм бол чигшлийн жахан яана. Ингээд зохицуулт хийж явахгүй бол маш удаан хугацаанд газрын хөрсөнд ор байсан органик зүйлүүд чинь ургуулд ороод байгаа. Зүгээр жишээ хэлье л да үзэгчдэд сонирн байж магадгүй. Зөвхөн ямар нэгэн гал одоо үүслэе гэхэд 3 төрлөөр унтрааж байгаа шүү дээ. Нэг нь хаана гал гарan түүнийг хязгаарлах шатдаггүй төмөр хөшгнүүдээ автоматар бууна. Тэ. Хаан ч юу? Тэ энэ дотроо залруу оруулахгүй эсвэл нийтийн зал руу гаргахгүй. Кноптараад одоо автоматар бууна гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарх нь сан хөмөргийн өрөөнд дотор та ингээд ил үзмрөө тавьсан учраас тэн дотор ус цацж болохгүй. Нэг кноптараад вакуум агаарыг нь бүтэн хаагаад унтраа. Гуравдугаарх нь үзэсгэлэнгийн танкимд одоо бүх үзмэр витриний шилний цаана байгаа учраас аюулгүй учраас нэг кноп дарахад бүх дээвэр дээр чинь баллонтой хийж ус одоо нөгөө бодистой осноод байгаа. Секундэд хэдэн 10 литр ус цацах хүчин чадалтай баллон. Тэгэхээр эн чинь нөгөө хаана ямар аюулгүй байдал зориулсан технологи байх уу гэдгийг шийдэгдсэн байна. Бүр их сонирхолтой шүү дээ. Энэ гэрэл байна да. Энэ гэрлийг ямар идэвхтэй зүйл дээр яа тусах уу гэдэг чинь өөрөө тохиргоод. Тий. Зарим нь одоо нөгөө өнгө алдах. Тэрнээс хамгаална. Одоо манай энэ шилэн хоргонд байгаа гэрлүүд чинь тэрний нөлөөгүй гэрлүүд байхгүй. Тий. Өөрөөр хэлбэл модон дээр маш удаан хугацаанд асаалтаа тусч байгаа шүү дээ. Тэгэхэд тэр модонд ямар нэгэн одоо нөлөө үзүүлэхгүй. Тий. Тийм гэрэл. Музей ажилтнууд аргаа барсантаа халаад өмсөд үзмэр хараа сууж идэг хүмүүс биш шүү дээ. Энэ хүмүүс чинь үүднээс ахуулаад бүх хүн музей ажилтаа хариуцлага хүлээж байгаа. Бас музей үзэгч хариуцлага хүлээх ёстой. Тийм ээ? Тэрэнд хурж болохгүй, маажиж болохгүй, эвдэж болохгүй. Манайхан гэдэг байсан шилэн хоргоны шил чинь одоо ийм 99% төмөр цайраас нарилгасан шилийг хүнийг үзэхэд нөгөө нэг нөлөө байхгүй. Тэгээд нөгөө ямар нэгэн саадгүй үзэгдэх тийм гişил байх хэрэгтэй. Тэгэхээр тэр чинь энгийн шилнээс 3 дахин үнэтэй. 3 дахин үнэтэй шилийг авахлаар 100 айл дээр хийчих шилийг хийх одоо нэг шилээр хийдэг газар хийчих юмыг нөхөр ийм юмар авах гэдэг ингэж хардлага төрөөд байгаа чинь тэр байхгүй. Гэтэл бид нэр олон улсын стандартад ойртол гэж байгаа бол тэр төгсөн юм хийх гэсэн. Тэгэхгүй бол барилга хэдийгээр сайхан байгаад аюулгүй байдлыг хангаад үзмэр сайхан байгаад тэр чинь хамгаалах чадвар нь байхгүй бол доголдож эхэлнэ систем. Тэгэхээр энэ олон элементээс бүрдсэн нэг систем болж байгаа музей чинь өөрөө аль болохоор доголдохгүй л байхыг л хичээж байгаа. Чингис хаан музейн барилга бариад Чингис хаан музейг байгуулнаа гэдэг яг мэдээлэл явж эхлэв. Юу үзүүлэх юм бол гэдэг бол надад таны хэлдгээр яг онцгой байсан баг тий. Гэтэл одоо энэ ингээд 9 давхар барилгын үзмрийн танхим ингээд дүүрэн үзмрүүд
ямар ч асуудалгүйгээр гараад ирсэн. Энэ хаанаас гараад ирвэ гэдэг бас нэг тийм таварлшгүй зүйл байсан баг те. Энэ юу нэг хаанаас гарч ирсэн бэ? Хүмүүс юу тавих юм бэ гэж хэлдэг. Тэр үед миний нэг ярилцлага байдаг л да. Чингис хааны өмсөж байсан цамцыг биш. Чингис хааны өвлөж ирсэн өв дээцих нь хүннүгээс эхлээд тэрнээс. Чингис хааны үлдээсэн түүний хойчсын өв бол энэ хүний л өмч. Тэгэхээр Монгол улсын газар нутаг дээр байгаа энэ өв соёл бүгд эзэн Чингис хааны өмч. Тэгэхээр бид нар энэ 2000 жилийн төрийн түүхийн музейга Чингис хааны гэж нэрлэсэн. Бид чи ийм их нөөцтэй гэдгээ мэдэхгүй явж ирлээ шүү дээ. Харин тийм ээ? Ягаад тэгэхээр биднэрт ийм том орон зай байхгүй. Хүмүүсийн бас мэдэхгүй байсан зөв. Гэтэл Улаанбаатар хотод байгаа ихтэй сургуулиуд археологийн малтлал судалгаа хийдэг. Одоо музейн ил тавигдаагүй сан хөмрөг зэргээс цуглуулсан 10-аад мянган үзмэрийг авч ийн энд. Эн чинь хэдэн хувь гэж үзэж байна? 8%. одоо яг тавьсан маань. Өөрөөр хэлбэл дахиад 12 музейн ийм музейн хүчин чадал Монгол улсын зөвхөн Улаанбаатар хотод ил тавигдаагүй байна. Ихтэй сургуулиуд судалгааны газар эрдэмтэн судлаачтай хамтарсан энэ олон жилийн үр дүн чинь энэ тавих юмыг бэлтэж гисэн байна. Та одоо яг шинжлэх ухааны академид байхдаа газар зүй түүх археологийн үрэлэнгийн тэр үнээр ажиллаж байсан. Энэ үедээ бол мэдээж Монгол улсаа бол хэд удаа ингэ тойрсон байдаг бах те. Ер нь яг ингээд ялангуяа тэр түүхийн үнэт олдуурууд энд байгаа гэдгийг яаж олж тогтоож. Манай археологчид бол маш их ажиглана. Түүхэн дуршлага байна шүү дээ. Ер нь гэхдээ юмтай юмгүй гэдэг нүдээр бол харддаг юм л да. Тий. Хоосон байсан ч судалгааны ажил ахгүй. Хоосон байна гэдэг нь өөрөө судалгааны үр дүн. Тийм байна тий. Тий. Тэгэхээр энийг бол бас ялгаж харах хэрэгтэй. Дараагийн нэг зүйл бол Даквад өнгөрөхтөл Буш мөнхнийг харж чаддаг болно шүү дээ. Газрын хөрсөн дээр харагдахгүй ч хэдхэн чулуул харагдчих. Бид хоёрын одоо яг сууж байгаа мөнгөн модны танхим маань хизээ нээлттэй байсан бэ? Намайг одоо жил хагсын өмнө ч юм уу бараг 2 жилийн өмнө ирж байхад байгаагүй санагдах юм. Манай музей чинь мэдээж их хааны. Тэгэхээр их хааны байгуулсан хамгийн том бүтээн байгуулалт нь бол Чингис хааны зарилгаар бүтээгдсэн хар хорим хот. Тэр хар хорим хотыг хотод одоо дэлхийн урчууд ур чадвараа гайхуулж жилдээ бараг 1500-аас илүү урчууд цугладаг ийм газар байсан гэж. Тэгээд дэлхийн үнцгүүл өмрөөс ирж штэ. Тэгээд хэн илүү ур чадвартай зүйл хийж чадна түүнийг шалгаж үздэг тийм гайхалтай газар байж л дээ. Тэгээд энэ хар хоринд 1252 онд ирсэн Францын элч Рубрукийн тэмдэглэл дотор байгаа хааны ордонд бол 4 төрлийн амттан гардаг мөнгөн мод байна гэж. Түүнийг Францын дархан Гильом де Буше гэдэг хүн хийжээ гэж бичсэн байна. Тэгэхээр энийг тэр төсөөллөөр одоо мөнгөн модыг судлаачид ингэ сэргээж үздэг. Тэгээ энэ мөнгөн модыг яагаад энэ давхарт хийсэн бэ гэхээр 3-4 давхарт ерөнхийдөө хүмүүс ингэж үзээд нэг 2 цаг гарan болоод ингээ 5 давхарт ирэхдээ нэг юм амардаг тийм орчин бий болох хэвээр. Тэгээ тэрэнд зориулж энэ эзэнт гүрнийхээ бэлэгдлийг бүтээя гэдэг анхны төлөвлөгөөнд байсан. Тэгээд энэ манай урчууд хийсэн шүү дээ. Мөнгөн модны ерөнхийдөө яг олон эрдэмтний олон удаагийн хурал зөвлөмж янз бүрийн зүйлэр хийгээл хамгийн одоо мөнгөн модны тэмдэглэсэн тэмдэглэгээн дээр зөв дүрслэмж болов гэж л үздэг. Хүмүүс янз бүрээр яг хэмжээ жаахан зөрөөтэй 8 давхар 8 м. Тэгээд одоо жишээлбэл энэ ороос нь зөвхөн ганц луу биш яг өөрийнх нь тэмдэглэл дээр бол могой биетэй луу гэж байгаа. Тэгээ иймэрхүү маягаар ч юм уу. Тэгээд энэ одоо олон хээж хэмгэллүүд нөгөө л археологийн дурсгалуудаас илэрч олдсон зүйлсүүдэд дахиж ингэж баяжуулаад энэ орчинтой бий болгоод ингээд мөнгөн модыг бүтээсэн. Яг энэ эргэн тойрны энэ сүмэрхүү байдал эдгээр нөгөө хар хорны малтлагаас илэрч олдсон дүр төрслөмжүүдийг тэгээд Эрдэнэ зуугийн хэв маяг бусад зүйлүүдийг ингэж орчингийн бүрдүүлээд
яванда бид нэр энийг хар хорны одоо бодит байдлыг харуулсан VR, AR гэдэг энэ технологийн шийдлүүдээр ийм нэг хүмүүс үзэгчдэд амарч байх. Одоо энэ саль навч мавчин хийсч мийсэх тийм ээ. Ингээд л тийм хүүхд залуучууд бас илүү ойлгох боломжийг нь олгож байгаа. Мянга сонсгоос нэг үүзгэж тийм ээ. Тэгээ эн чинь одоо тэр энэ навч мавчин жинхэнэ мөнгө шүү дээ. Жаахан ингээ харал мөнгө гэсэн үг. Тий. Жаахан харалчдгий. Яг харалдуу жаахан ингээ хуучин юм шиг тийм ээ. Тэгээд Өнгөлөл тий өнгөлдөг тийм тусгай технологи байна. бас тусдаа нэг технологи. их тий цэвэрлдэг. Нэг их тийм өнгөлхийг ч бас хүсэхгүй л байна. Ингээд жаахан бас гоё шүү дээ хуучин дуу маягтай болоод тий. Цаг хугацааг Ямар тайч Монголын их хааны ордонд тухайн үеийн хар хорин нөгөө дэлхийн нийслэл байсан. Одоо жишээлбэл Вашингтоноос юм уу одоо Америк нүүбээс гарч байгаа шийдвэр чинь дэлхийд үйлчилж шүү дээ. Тэрэн шиг хар хорны шийдвэр бол энэ Евразийн тал нутагт үйлчилдэг байсан. Тэр үйлчилдэг хотын одоо гол символ нь Одоо жишээ нь музейн үзмэр гэх юм уу? Эсвэл яг музейд одоо хатгалагдж байгаа тэр дурсгалууд номтой юу яаж холбогдож болох вэ? Тэр ерөөсө тэрний уг үндэс нь ном бүтээл. За тэгвэл түн дээр одоо эрдэмтдийн судлан гаргасан зүйл дээр л тулгуурлаж энэ үзмрийг эн чинь ийм юм байна. Эн чинь энэ цаг үеийн юм байна гэдгийг тодорхой хэлж өгөх зүйл бол ном. Ер нь яг ингээд дэлхийн том музейнүүдэд ч гэдэм үү за эсвэл цуглуулагч нарт ч гэдэм үү те мэдээж ингээд нэг Монгол гэсэн тодтолтой маш олон материалууд ингээд дэлхийд даяар тархсан байдаг багтаа те тэр болгоныг олж тогтооно гэдэг бол ер нь өөрөө бас нүсэр ажил байдаг илүү дээ те их адармаатай л да. Тэгээ яаж одоо тэр процесс нь сонь санагдаад байна. Процесс хэрвэл далай. Гэхдээ дэлхийд дарсан Монгол өвгөд миний зурл байдгийг одоо санаачилж гэх юм уу 2011 оноос л эхэлсэн. Тэгээ яг 15 жил болж байна. Тийм байна. Тэгээ 12 ботл гарч байгаа. Тэгэхээр нэг ботод дороо хэд 3-аас 7 жил зарцуулна. Тэр би гайхдгийг ер нь бол яг энэ 100 жилийн судалгааны түүхэнд бол Монгол судлалын ертөнцийн төр хийгээгүй шүү дээ. Зүгээр яг тухайн улс нэг жоохон ойчин цоочин ганц нэг гаргаж ийсэн. Яг ийм системтэй хийсэн зүйл байхгүй. Тэгэхээр адармаатай л ажил. Гэхдээ одоо бол ингээд нөгөө эхний шатны тулгуур бүтээлүүд нэгэ гараад ирэхлээр хүмүүс хөдөлж эхэлж байгаа. Яг улсууд ингээд өөрсдөө манай бас ийм юм хэвлэмээр байна. Тэр шивэд ийм санал тавьж байна. Одоо энэ жил ихэд Англи, Чех хоёр хэвлэгдэх гэж байна. Эрэгчл энэ жилийн төгсгөлд Франц бас санаатай байгаа. Тэгээ ингээд нэг яг энэ төслийг нэг 20 бот болгоод дуусгая л гэж бодож байна. Тэгээ цаашаа их яах юм гэдэг. Дээрээс нь тэр Монгол орн ба монголчууд гээд 10 бот миний удирдах хийсэн зарим нь би ч өөрөө хийсэн. Монголчуудын тухай хуучин гэрэл зургийн каталог байна. Тий. Энэ 10 бот бол харин бүх зураг баг өмнө хэвлэгдээгүй. Хичнээн оны 1875-аас 1930. Тэгээ энэ 50 жилийн түүхийг 60 жилийн түүхийг дэлхийн одоо Норвегт, Унгарт, Англид, тийм ээ, Данд хадгалагдж байгаа. Тэр үед Монголд ирээд авсан гэрэл зургууд өдрийн тэмдэглэл хоёр хэвлэгдэхгүй тэр архивтай байсан байхгүй. Тэднийг олж зөвшөөрлийг авч хэвлэн нийтлэх энэ ажил. Тэгм энэ чинь цаад агуулгаараа энэ гэрэл зурагч бай, архивын баримтч бай, хүмүүсийн тэмдэглэл, энэ эд үлгийн зүйлс Монголын түүхийн судалгааны орон зайг нөхөхдөл зориулагдаж байгаа.
Дэлхийд дарахсан өвөг дээр хамгийн нэг сайн жишээ бол энэ дотор Таванбатны Эрмитаж. Дэлхийд Монголын өв соёлын хамгийн том цуглал болгоод Эрмитаж. Тэг Эрмитажид одоо хэвлэгдээгүй бүтээл байхгүй. Монголын бүгдийг хэвсэн. 6000 гаруй дурсгалыг Таванбатд багтааж хэвсэн. Эрмитаж бүгдийн үн төлбөрөг өгсөн. Тэг. Энэ чинь бас сайн хамтын ажиллагааны. Яагаад Узбекистан дэлхийд тархсан Төв Азийн соёл гэж 60 бат ном гаргасан. Тэгэхдээ Узбекистан төрн ерөнхийлөгчийн эвэлдор бүр агентлаг шиг байгуулж ажилласан байхгүй. Монгол түгээх тий. Монгол улсын чулуун гэдэг нөхрөл тэнэд яваад байгаа. Гуугаад. Тэгэхээр энэ хоёрт чинь нэг төрийн мөнгөгүй. Тэгэл одоо янз бүрийн хүмүүсээс тусламж хүснэ, ойлгуулна. За хэвлэн нийтлэхэд бол харин 12 батыг сүүлд хэвлэхэд манай соёлын сайд номын онд анхаарч энэ төслийг бол ажил хэрэг болгосон. Энэ бол дэлхий дахин ба Монгол өв арга хэмжээний засгийн газрын мөрөө хөтөлбөрийн хүрээнд том ажил болсон. Үнэхээр бид нар чинь миний өв биш байхгүй. Монгол улсынхаа өв те өвөг дээдсийн ямыг бид нэр төмөндөө хүргэж судалгаанд оруулах хэрэгтэй шүү дээ. Хүнтэй ярьж болдог шинжлэх ухаан бол түүх. 6 настайгаас 100 настантай ярьж чаддаг шинжлэх ухаан бол түүхийн шинжлэх ухаан байхгүй. Тэгэхээр энэ бас мэрэгжлийг эзэмшиж авсан нэг том бахархал болвол тэгж боддгийг. Энэ ямар ч газар очисон ярьдаг юм бол нэгдүгээр түүх гэдэг хөөх. Одоо тийм бидтэй өөр гавсыг үнтэй уулсан чи сэдвийн эхлэл бол түүх. Тэгэхээр энэ өргөн цар хүрээтэй хүний амьдралын туулж өнгөрсөн түүхийг танин мэдэх гэдэг чинь бас л тавилан шүү дээ. Одоо яг байгууллагада 5 жил болж байгаа музейг би байгууллага шийдвэр гараад тийм ээ. Тийм шийдвэр гараад бүтээн байгуулалт яг ашиглалтанд ороод бол 2 жил болж байгаа. Тэгвэл би бас яг нээлтийнхэн үеэр шахуул юм байна л. Би 2 жилийн өмнө яг үзчихсэн. Музейг ингээд үзэж гарч ирчээд ямар гоё юм үзчихвэ гэдэг ингээд нэг тийм сэтгэл дүүрж байгаа байхгүй. Өөр мэдрэмж. Яагаад ч юм ингээд хандсан мэдрэмж авчичаа. Тэгэнгүүт л ингээл болоо гэдэг нэг тийм ингээд мэдрэмжийг авцсан байжсэн чинь би яг энийг хараад дахиад одоо тэр нөгөө хүний нэг мэдэрч болох тэр мэдрэмжинд хязгаар гэж байхгүй юм байна л та тий. Би ерөнхийдөө дүүрчлээ гэж бодоод байсан байхгүй. Яг Чингис хаантай холбогдлолтой одоо өөх түүхийн сэтгэл ханамж авсан тий. Яг музей гэдэг талаасаа бол бүр ингээд хандслаа. Окей, яг энэ л Чингис хаан гэдэг нэрээр нэрлэлсний утга учир юм байсан юм байна штэ гэл ингээд байжсэн чинь одоо дахиад энийг харж хүүе тэр нөгөө нэг авсан мэдрэмжээс чинь дахиад ингээд даваад явчихж байгаа болоо. Нэрээ яг ийм юм байх хэрэгтэй байсан юм байна штэ гэл бодож илээ. Энэ бол нэрээ тэгтээс үнэхээр 2000 санааг нь гаргасан 20 онд 9 сард санагдаж байна. Одоогийн ерөнхий сайд байхдаа би соёлын яамд ажиллаж ирсэн. Тэгээд сайд байсан та. Тий. Монгол өнгөнд альчсан. Ерөнхий сайд. Тэгээд ерөнхий сайд Монгол өнгөнд альчлаад Эрдэнэсийн сан үзээд Эрдэнэсийн сан дотор чи ингээд гулууз алтнууд байгаа. Гулдмай. Тэгээд Чингис хаан музейгаа барьж байгаа. Их хааныхаа одоо сайхан өшөөг тэнд байгуулад та нар ингээд одоо сайхан бүтээн байгуулалтанд оролцооч гэдэг асуудал тавигдаад. Тэгээд Монгол банк бас зөрөгтэй сайхан шийдвэр гаргаад хууль дүрмийнхээ хүрээнд. Тэгээд Чингис хааны одоо энэ
купл дотор ийм хөшөө босгоё гэдэг санаачлага тэр үед ингээд Монгол банк соёлын яам засгийн газрын орд яригадаад тэг ингээд явсаар бас их олон процесс болсон доо. Хамгийн наазах нь хаана хийлгэх юм тийм ээ. За хамгийн ойроо мэдээж бид нар хятадыг бодно. За их хааныхаа алтан биеийг бас хаана бүтээлгэх үү гэдэг чинь бодлогын асуудал. За тэгтэл Япон Солонгосоос үний санал ирсэн. Гэтэл урлаг уран бүтээлийн хувьд бас фундаментал дэлхийд юу хэлээ тэд нэр. Тийм ээ хэдийгээр Нимба Жамба хийдэг ч гэсэн. Ингээд судалж манай Монгол банк уран бүтээлчид маань одоо ингээд судалж агаад Итали улсыг сонгосон юм. Италида нөгөө Алдарт да Винчи эдний бүтээлээ төрөдөг Флоренц. Тий. Тэгээ Флоренцийг одоо сонгоод 100 гараад хил алтаар тэр тамга байгоос тэр алтан тамгач одоо цуул алтаа. Тэгээд алт өөрөө нөгөө зөөлөн эд учраас үндсэн биеийг бол хүрлээр цутгаад алтцсан. Ийм юутэй. Манай болд төрийн сойрхолт болд гэж одоо гайхамшигтай энэ фундаментал урлагийн одоо төлөөлөгч баримлч маань ордны өмнөх нөгөө сууж байгаа Чингис хаан, Жанрайсыг эдрийг хийсэн юм баггүй юу? Тий. Тэгээд энэ их хааныхаа дүр төрхийг Эрдэмтдтэйгээ 2 жил орчим хэлэлцсэн шүү дээ. 20 оноос 22 оны төгсгөл хүртэл баг 3 жил. Тэгээд одоо сандал суудал тэгэл одоо энэ хээ хваар бүх зүйлийг одоо тохиролцсон. Тэгээд мэдээж уран бүтээлийн хувьд өөрөө хийн. Ингээд энэ дотор орсон энэ хээ чимэглэл утга агуулгын хувьд бүгд археологийн олдвороос сэдвүүлсэн. Бодит зүйлээс. Одоо энэ дээр угаан цэцэг эдэр чинь бүгд археологийн олдвор шүү. Санаагаараа сэдсэн юм ерөөсөө байхгүй. Жишээлбэл энэ нэг дугуй хээ байна да. Тийм байна. Энэ дугуй хээ чинь хүннүүгийн ноён уулын хэвсэн дэр гэдэг. Тасралтгүй юм билий гэдэл. Яагаад ингэж Чингис хааны суурьнд ингэж хийсэн гэхээр энэ үүднээсээ Чингис хаан бол гинт одоо хаан болоогүй. Хүннүүгийн төрийн улбаа тасралтгүй үргэлжлэн хаан өөрөө юмаа гэсэн өмнөх төрийн түүхийг өөрөө авч яана гэсэн санаатай. Чингис хааны 7 м өндөр алтан хөшөө одоо энэ өдрүүдэд нээлттэй хийж байна. Тэнд дэвссэн хевсний хэн хүртэл одоо утга учиртай түүхийн сурвалж болохоор байна гэд харахаар Монгол төв бид нар чинь бас нэг бэлэгдэлцэн юмыг арай өөрөөр хардаг оюунлаг гэдэг ч юм уу эсвэл нэг далд хумсрын тал руугаа бас юмыг ойлгож шүтэж мэдэрдэг тийм арай онцгой гэх юм арай өөр арт түмэн юм даа гэж бодлоо. Монголын газар нутгаас олдсон энэ эд үлгийн зүйлүүдийг харахаар одоош хийж чадахгүй урлалыг тэр 2000 жилийн өмнө бүтээжсэн. 3000 жилийн өмнө бүтээжсэн. Энэ бол тавтагдчихгүй. Тэ хүрэл дээр алтыг гагнж чадах уу одоо хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ Монгол нутгаас олдсон зүйлсүүд маань энэ урлалын мэдрэмж энэ бүх зүйлүүд маань бол оршин байгаа байгаль ертөнцтэйгээ их ойр байсан. Түүнийг байнга мэдэрч байна шүү дээ. Ам түүнэрийг хүртэл мэдэрнэ шүү дээ монголчууд тийм ээ. Хоёр дахь юм нь бол монголчуудын энэ амьдралын хэв маяг, амьдрах хэв маягтай маяга тэр бүх зүйлдээ тусгаж чаддаг гэсэн. Хааны тэр синтетийн суудлаа луу ороосон. Энэ Ховлын хааны зуны ордон Шандуу гэж үгдгээ өөр Монголд. Хишгтэн гушуунд. Тэр Шандуугаас олдсон гайхамшигтай хүн чулуунууд байдаг байхгүй. Хүн чулуун дээр байгаа луун хээтэй дээл өмссөн луун сандалтай суусан хүн бол хааныг төлөөлж байгаа. Тэ. Ноёноос доош бол тийм хэрэглэхгүй. Тэгэд энэ бол хунтай юм уу хааны зиндааны одоо хэрэгжилж ирсэн төлөөлөлгээд тэгэл лууроосон юутэй энэ 99-ийн одоо толгойг дарсыг нөмөрчтэй биссэн. Тэгээ энэ бус хүч чадлыг бэлэгдсэн. Энэ хөшөө сонирхолтой манай үзэгчд одоо
энэ цагаан сарын нээлтийн үеэр одоо энэ нэвтрүүлэг үзэж байгаа учраас баримлч маань бол ордны өмнөх Чингис хааныг бол үндсэндээ их Монгол улс байгуулсанаас хойш амгалан төрийн хаан. Одоо жаахан ахмиг тийм ээ. Тэр чинь 45-аас хойш насны. Энэ бол Идэр залуу хаан байгаад л хэлж байгаа. Тий, хамаг Монголын хаан одоо Тэмүүжин хаан болсон цаг үеийг харуулсан. Одоо дүр төрхийн хувьд тийм богоос хамаагүй залуу тийм юм гэж үздэг. Тэгээд 7 м одоо алтан хөшөөг босгосон. Миний ойлгож байгаагаар бол Аз твэд Тайландын бурхан багшийн хоёр л байгаа та. Яг уран бүтээл төрүүлсэн талаасаа бол дэлхийн одоо сэргэн мандалтын урлагийн гайхамшиг Флоренцид хийсэн. Энэ доотлын нэг цагаан гантик байна да. Энэ цагаан гантик гэхэд дэлхийн хамгийн цагаан гантик. Одоо Италийн Флоренцид байдаг нөгөө Давид бурханы хийсэн нөгөө сонгодог гантигаар хийсэн одоо урлагийн бүтээлүүд нь шүү дээ. Тэрийг хийсэн Карарагийн гантик. Өөрөөр хэлбэл энэ зүйл эргээд Эрдэнсийн сандаа зүгээр голдмаа биш уран бүтээл болоод дэлхий дахинд өөрийгөө сурталчлаад тэгээд 1 грамч дутахгүйгээр Монгол банкныхаа Эрдэнсийн санд бүртгэлтэй байгаа. Тэнд байгаа голдмыг харах бол нэг хүн хараад өнгөрнө. Энд байгаа бүтээлийг бол дэлхийн ирсэн болгон үзэх ийм одоо гайхамшигтай зүйлийг бас нэг нэмж хэлэхэд нэг ийм байдаг да нөгөө алд бие минь алжааваас алжаад байгаа гэж. Үндэ энэ бол алд бие биш. Алтан бие. Би бол одоо яг ингээд амьдрсан амьдралынхаа яг өнөөдрийг хүртэлх насанда алд гэдгээр л яваад байгаа. Алд гэл 1 м 20-тэй нөхрөө шүү дээ. Алд гэдэг чинь ерөөсөө яг 1 м 20 шүү дээ. Тэгснэ тэд нар чинь бас хөөрхөн жижиг биетэй хүмүүсийн хувьд ингээд амар Чингис хаан гэдэг чинь тийм том хүн байгаагүй гэж байна. Та нар сонстоо алд бие юм байна гэдэг. Метр 20 хүн байсан байгаа гэдэг шиг. Нэг жоохон биетэй эмэгтэй хүмүүс Эрдэнийн чулуу эмэгтэй хүн хоёр гэдэг шүү. Жижигхэн байх тусмаа чамин гэлдэг шиг. Тэг Чингис хааны тухай тэмдэглэсэн энэ манайхан алд бие минь алжааваас алжаа таваа ахуй төрөм бүх алдартгаа гэж их би ярьдیں۔ Лувсан Данзангийн алтан товчд 17 дугаар зууны их үед зохиогдсон. Энэ чинь бол баг нуус товчны нэг хуулбар шүү дээ. Нуус товчны 282-ын 240-д нь баг энд байдаг. Тийм нэг ёсондоо нуус товчны бол монголоор бичигдсэн байсан гэдгийг нотолж байгаа турсгал. Тэгэд Лувсан Данзангийн алтан товчтойгоо энэ үгийг бол манай чамаа өгш эднэр ер нь ойлгомжтой л доо. Энэ бол алд биш алтан бие гэсэн үг. Алтан бие гэдэг нь бол одоо нөгөө алт эрдэнсээс хэлүүтэй өгшгүй мөнхийн одоо гэсэн бэлэгдлийг болгож нэрлсэн нэр л дээ. Тийм ойлголт ч тэр үед олон байсан. Ягаад алтан ус гэж нэрлсэн ихлээр тэр яв юу төмөр ус гэсэн үг байхгүй. Төмөр бол зэвэрдгийн алтан бол зэвэрдгүү маа гэж хэлээд улсаа жин гэж нэрлсэн байдаг ч юм уу. Ингээд олон зүйлүүд одоо байдаг. Чингис хааны одоо алтан биеийг хожим үеийн түүний удмынх нь эцэг дээдсээ одоо тэгж харилдаг. Тэгж одоо эрхэмлдэг. Мөнхөд оршино гэсэн утгаар бэлэгдэж байсан болов уу гэж үздэг судлаачид. Тэгэхээр энийг бид нар зөв нэрлэж байх ёстой. Чингис хаан музейд байгуулагдсан энэ алтаар хийсэн Чингис хаан ч гэсэн энэ түүхэн нэр томьёог бас ташруулж ойлгосон нэг зүйл байгаа. Тийм учраас яг энэ нэршил баян тарны тухай биш утга тий. Буруу утга руу яваад исэн учраас 21-р зуунд яг алтаар нь хийгээд тэгээд энэ бол бас хүмүүс ойлгох байх л та. Тий. Алтан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр алтан бие минь алж аваас алж байгаа юм. Одоо энэ тойроод ингээд хэдэн баг нь харагдаж байгаа үстэй. Энэ багны тоо чи 13. 2-3 бэлэгдэл байгаа. Монголчууд ер нь бол 13-ын тоог бол энэ одоо өлийн 13 овоо өдөргөл одоо бид нар мэдэн шүү дээ. 13 одоо 408 зохис эцэг тэнгэртэйгээ нийлээд 13 баг. Тэгээд бас Чингисийн 13 хүрээ Чингис хааныг одоо хамгаалж исэн гэсэн бэлэгдэл. Ингээд бүх зүйл нь утга учиртай. Одоо хаалганы бариулыг та нар харж байгаа хүннүгийн үеийн 2 сэлэн байгаа шүү дээ. Энэ нь муу зүйлийг ийш нь нэвтрүүлэхгүй гэсэн одоо бэлэгдэл болж байна. Ийм мэтчлэн яриад байвал баг энэ өөрөө түүх. Энэ дээгүүр ингээд олон
Овг аймгийн тамга байгаа. Тийм тамганууд байсан. Тэгээ энэ тамганууд чинь энэ олон тамганууд чинь нэг овг аймгийнх байхгүй юу? Энэ олон овг аймгийн нэгтгэж хаан суусан. Та гэсэн сан. яг энэ нөгөө утга учиртай холбогдлолтой юмнуудыг зөвхөн яг энэ танхимд доторхоор ингээд ярьж байгаа шүү дээ. Энэ тэгвэл баг ингээд утга учиртай холбогдлолтой юм энэ барилга тэр чигээрээ бас яг ийм Утга учиргүй юм байхгүй. тийм баг. Ягаад тэгэхээр энэ барилгаас эхлээд манай барилгын архитектор бол гайхамшигтай хүн байсан. Балдан гэж. Одоо Монголын бас л орчин үеийн энэ гайхамшигтай зүйлүүдийг бүтээсэн үнэхээр хөдөлмөрч сайхан хүн байсан. Харамсалтай нь одоо барилгаа үзэж чадаагүй. Тэгээд Балдангой бол бид нар ингээд шавд тавих тэр цаг үеэс л ярилцаж хийдэг байсан. Одоо энэ барилгын байшин өөрөө тэр чигээрээ домог түүхтэй холбоотой шүү дээ. Одоо энэ Гандангийн дэнч инх 51 үр түнэл 3 дээрээс яг параллел харагддаг байхгүй. Манай музей. Тэрийг хүртэл тооцож үзсэн. Энэ музейд оролцсон хүн болгон нэг юм дээр төвлөрч ийсэн байхгүй. Их хаан зүтгэж яа л гэж. Тэр Тэр сэтгэл бол хичээхгүй байхын аргагүй тий. тий. Тэр хүн болгон бэлгшээдэг. Монгол хүн бэлгэрэй гэж үг ээ шүү дээ. Миний нэг ганц зурагч гэсэн энэ одоо зураас ч гэсэн энэ музейд үлдэж байгаа шүү гэж хүн боддог. Тэр нь их хүмүүстэй ажиллах сайхан байсан. Одоо манай музей ажилтнууд чинь өөрсдөө хааны ордны албатууд гэж боддог шүү дээ. Тэгээс яах тэгэл байх вэ? Тэр үстэ төгс гүйцэтгэл гэж байдаг шүү дээ тий. Бид нар ярьдаг тий. Төгс гэдэг. Ер нь ямарваа нэгэн зүйлийн төгс одоо гүйцэтгэл гэдгээр нь л манай ерөнхийлөгч одоо тэгдэг шүү дээ. Толтол нь хийлгээд. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг аль болох ер нь төгс гүйцэтгэл гэдэг чинь хамгийн бага алдааг л хэлж байгаа шүү дээ. Тэ биз дээ ер нь. Тэ тэгэхээр чинь алдаа багтай. Тэ алдаа багтай. Одоо энэ хевсний зургийг жил бэлдсэн гэж боддоо. Одоо гайхамшигтай хевс хийдэг. Олон жил социализмыг хийжсэн хүн байсан. Тэгэл ингээл ирээл зурна, нэг хэн өөр болно. Эсвэл бэлэгдлэн таарахгүй. Ингээл. Одоо та нар ингээд ихээ хор харж байгаас нөгөө нэг гулиг болсон уламжилд алхахын хэмээ үлзий байхгүй байна. Тий. Тэгэхээр эн чинь өөр биднэрт байгаа нөөцөд эргэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээл тэ нэг нь нөгөөгөөсөө гуулаад бүх юмны юу байх биш шүү дээ. Тэгэхээр энийг нэг юм хийсэн төслөг байдал нь ч гэсэн утга учир нь шингэж явах ёстой болов. Одоо энэний тухай ном хийж байна. Тий. Энд орсон хээ чимэглэл деталь бүх зүйл нь аль археологийн дурсгалаас авсан бэ гэдгийг харьцуулж ингэж. Бүр яг харьцуулж байгаа тий. Тэгээд тэр номоор ингээд үзэгчд маань үзээд тэгээд хаандаа хүндэтгэл үзүүлээд тэгээд гарч кино ном хоёр. Би яг тэр нөгөө нэг саяны тэр төгс гүйцэтгэл гэдгийг би мэдрэмж гэдэг талаас нь бас төгс мэдрэмж гэдэг тодорхойлтыг тавих гэдэг л. Яг тэгэхээр одоо ингээд музей руу орж ирээд яг хэзэн Чингис хаантай холбогдлолтой ер нь Монголын хаттуудтай холбогдлолтой бүх зүйлсийг өөрийн нүдээр үзэж яг үзүр дуусахын төгсгөл дээр гарч ирээд энэ бүхний чинь эзэн энэ хүн шүү дээ гэд ингээд хараад бахархаад эндээс гарахад магадгүй яг хүн тухайн цаг үедээс жинхэнэ нөгөө төгс мэдрэмжийг мэдрэх байна. Жинхэнэ Чингисийн голомтонд амьдарч байгаа мэдрэнэс те. Тэгэхээр гадныхан ч тэгэн шүү дээ. Тэгүүлэхийн тулд л одоо юм бүтээл хийж байгаа шүү дээ. Энэ бол нэрээс үнэхээр түүнээс бол одоо ингээд төр ингээд ийм их зардал гаргаад тэгээд ийм одоо бүтээн байгуулалтыг олон хүмүүсийн нөр олон жил ажиллаулаад их хэцүү. Тэгээд энэ бүгд маань Монгол улсын үеийн үед л чөтгөдөж дээдлэгдэж л одоо байх хэвээр. Мэдээж энэ музейгаас том олон бүтээн байгуулалт хийгдэн олон түүх дамжин. Би яг тантай уулзах юм бол асуундаа гэж бодоод яваад байдаг нэг зүйл байдаг байхгүй. Тэр юу вэ гэхлээр
энэ музейн барилгын орой дээр шонхор шувуу байдаг те. Одоо мэдээж эн чинь одоо барилгын чимэглэл талаасаа тавьсан зүйл нь өөртөө өөрөө утга учирыг агуулж байгаа учраас энэ зүгээр нэг гоё л гэдэг утгаар шонхор биш байх л та. Тэ. Бас л домог. Аха. Лусан Данзангийн алтан товчид нэг домог байдаг. Гэрийн тоонон дээр шонхор шувуу наран саран атгаж буугаад тэгээ Гингис хэмээн дуурч Чингис хаан хэмээн нэрийдвэ гэж нэг. Тэгээд тэр нар сарыг одоо байрлуулсан. Хоёрт нь ингээд та нар ингээд бүргэд шиг дэлж байгаагаар тавиагүй мавиагүй гэдгийг. Шонхор чинь дэлж биш шунгаж буудаг. Хурдан. Тэ. Гуравдугаарт шонхор чинь Хяад аймгийн шүтээ. Чингис хааны овгийн шүтээ гэсэн үг шүү дээ. Тий. Цагаан шонхор шувуу зүүдлэж хонлоо гэж дайсцсан охиноо өгдөг үстэй тийм эсүгөөтэй уулзахдаа тий. Тэгээд ийм олон бэлгэдлийн үүднээс бүх юмныхын дээд оройн дээд шүтэн болгож жигүүртэнг бас нэг үзэгчд огт мэддгүй нэг юм байдаг. Одоо би нөгөө бас музейхийн тухай ярьж байгаа учраас шонхрын ингэр дээр нэг оюу байгаа. За. Анзаараарай. 2.8 кг цэвэр оюу. Хамгийн том оюу. Эрдэнэ төвлөрөөс авсан. Эрдэнэ төвлөр бэлгэсэн. Тэгээ энэ өөрөөр хэлбэл ингэртэй эх орныхоо эрднийг тээсэн шонхор шувуу байхгүй. Тий. Тэгээ энэ бөөрөнгийн чинь одоо гэрээ төлөөлж шít. Энэ хүмүүс малгай гэдэг урдлаар нэг юм цагаан хаалт шиг гадна талд нэг юм бөмбөрийн хажууд нэг юм байдаг шүү дээ. Энэ малгай биш. Яг хажуудлаас харуул малгай шиг харагдана. Чингис хааны юм малгай шиг. Нөгөө нэг малгай биш. Эсгий туурга. Монголын нус төвчөнд Тэмүүжин Чингис хаан эсгий туургат нэг ингэчүүлэн тогтоовоо гэсэн үг байдаг. Тэр нөгөө эсгий туургатан буюу нүүдэлчдийг төлөөлж хийсэн байхгүй юу? Тэгээ цагаан эсгий. Ийм учиртай. ярилцлага ингээд өндөрлүүлье. Сар шинийн яг баяр тохиож байгаа энэ торгон агшинд мэдээж яг энэ баяр чинь өөрөө бас маш олон өв соёл түүхийг магадгүй бас хүмүүжлийг бие биендээ түгэж идэг ийм утга учир үн цэнтэй баяр гэдэг утгаараа яг энэ үн цэнтэй баяраар бид нар бас нэг бахархлаа иргэн сүгсэн ийм гайхамшигтай цаг хугацааг бас үзэгчдэд хүргэж чадсан байх гэж бодож байна. Тэгээ энэ сайхан бүтээн байгуулалт оюун санааны дээрээс нь одоо нийгмийн одоо бүхэл салбарт өгж байгаа үр өгөөжийг бол үнэлж баршгүй байна гэдэг бодлын ярилцлагын төгсгөл надад төрлөө. Тэгээд цаашдын таны төлөвлөж байгаа хийхээ зорж байгаа бүх ажилд амжилт хүсье. Мэдээж Монгол түмний бахархал гэдэг яг энэ хийцэн Чингис хаана бид нар музейг байгуулсан бол энэ музейн бас хамгийн том одоо үнэт амин тэр зүрхийг нь бас яг энэ цаг мөчид олон нийтэд нээлттэй болж энэ цаашдаа бас ялтчгүй нөгөө дэлхийд дахинд Монголыг таниулсан түгээсэн бас нэг ийм гоё үйл явдал болж байгаа учраас яг энэ гоё үйл явдлыг бидний нэвтрүүлгээр дамжуулан олон түмэнд бас тайлбарлаж таниулсан танд баярлалаа. Баярлалаа. Сайхан шилцгээгээрэй.